Хэрхэн харилцагчийн зоон ашиглах вэ? Түгэлт цэсний харилцагчийг сонгоно. Харилцагч цонхонд бүртгэлтэй харилцагчид харагдана. Бүртгэлтэй харилцагчид дээр дарж мэдээлэл шинчилж болно. Харилцагчийн зоон хэсгээс аль бүсийн харилцагч болохыг сонгоно. Мөн шинээр зоон нэмэх боломжтой. Нэмэх тэмдэг дээр дарна. Зоон бүртгэх дэлгэц гарч ирэх бөгөөд та зооны нэр болон дүүрэг хороог бүртгэнэ. Төлөв нь идэвхтэй байвал зооныг ашиглаж болно. Хадгалах товч дээр дарна. Харилцагчийн зоон нь хэрэглэгчдийг бүсд хувааж байгаа юм. Ажилтнаа харилцагчийн зоон ор хуваарлан ажиллах боломжтой. Ажилтан цэсний ажилтны жагсаалт сонгоно. Бүртгэлтэй ажилчид харагдана, мөн шинээр ажилтан бүртгэх боломжтой. Ажилтан сонгоно. Ажилтны мэдээлэл гарч ирнэ. Харилцагчийн зоон цэсийг идэвхжүүлнэ. Харилцагчийн ашиглах зооныг сонгоно. Хадгалах товч дээр дарна. Харилцагчийн зоон идэвхжүүлснээр ажилтан нь сонгосон бүсүүдийг хариуцаж ажиллах юм. Ажилтан харилцагчийн зооноор захиалга болон борлуулалт хийх боломжтой. Масууд дэс өөрийн эрхээр нэвтрэнэ. Үндсэн цэс рүү орж харилцагчийг сонгоно. Харилцагчийг нэрээр хайх боломжтой. Харилцагчийг нэрээр хайхад тухайн бүсэд хуваарлагдсан харилцагч гарч ирнэ. Харилцагч дээр дарж борлуулалт үүсгэнэ.